Өнөөдөр харин 7-ны мэдлэг. За, басиста үргэлжлүүлээд айлтжээ. Рама минь иймээс Жанака хаан шиг өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танин мэд. Бурханд эсвэл ямар нэгэн үйлд зориулсан зан үйл, ёслол тэгэл эд баялаг, төрөл садан гэл эдгээр нь ертөнцийн хуурмаг үзэгдэл. Эдгээр бол ямар ч тус болохгүй. Зөвхөн өөрийгөө шинжиж, ирж, өөрийнхөө жинхэнэ биеийг таньж мэдэх эрэл хайгуул түүгээр л хүрэх чадвартай. ертөнцийн үзэгдэл хэмээх энэ далайг зөвхөн дээд мэргэн ухаанд бат бүх зогссон үедээ мөн чанараа өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг оюун ухаанаар харах үедээ л гатбах боломжтой байдаг. Энэ үед бол таны оюун ухаан мэдрэхүн ойлголтуудад сатаардаггүй, түүнд автдаггүй, түүгээр буртаглагддаггүй. Тэгээд Жанака хаан яаж өөрийгөө таньж мэдсэн мэдлэгт өөрийгөө танин мэдэх мэдлэгт хүрснийг ярьсан. Тэгээд тэр мэдлэг нь яг л Тэнгэрээс унаад ирсэн юм шиг гинтийн нэгүслэр түүнд ирсэн. Хязгаарлагдмал нөхцөлдсөн бие бол тэр энэ гэх юм мэдрэмжүүд зогсох үед хязгааргүй ухамсар сэрдэг юм аа. Энэ хамгийн чухал өгүүлбэр юм шиг байна. Тийм болохоор Жанака шиг зүрх сэтгэлээ нөгөө би гэх тэр эго тэр мэдрэмж энэ хуурамч энэ эгогийн мэдрэмжийг ойлголтоо орхио. Энэ эго мэдрэмж сарних үед өөрийгөө танин мэдэх дээд гэрэл. Нөгөө дээд гэрэл гэдэг нь болохоор багшийн хэлснээр ухамсар юм билээ шүү дээ, тий? Тэгэд энэ гэрэл явах вөхөр зүрхэнд чинь гэрлэх нь гацаагүй юм аа. Би биш бас өөр зүйл оршдог. Өөр зүйлч би биш. Бас өөр зүйлч оршдоггүй. Надаас гадна. Тэгвэл би бас оршихгүй ч байгаад байгаа юм биш гэдгийг мэддэг сэтгэл нь зогссон үед олж авахд шундаггүй мөн хүсвэштэй эс хүсвэштэй гэж үздэг зүйлээсээ татгалзах гэж санаа зовдоггүй хүнд ямар ч хүлээс байхгүй. Тэгээ авах буюу татгалзах гэсэн энэ хот энэ ойлголт байгаад байна. Энэ эцэстэн тэр хүмүүст болохоор жинхэнэ одоо өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг харах боломж нь бүрддэг юм байна. Тэгээд энэ авна, дээн, тунхаглазна гэсэн энэ ойлголтууд өөрсдөө сэтгэлийн бүрэн энэ амар амгалан тайван байдлыг алдагдуулаад байдаг. Тэгээд энэ бодтой бус гэж мэдрээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ мэдрээд байгаа энэ юу болоод юм гэхээр сэтгэл ингээл хоёр тишээс авчаад байгаа гэсэн үг юм байна л дээ. Энэ бодтой бус гэх. Тэгэхээр л ядгүйхээр нөгөө сэтгэлийн амар амгалан тайван байдлыг мэдрэх боломж чөлөө олгодгоо гэж.
За хамгийн чухал хэсэг нь хүчлгүй байдал гинэ. Бүх хүлээлт гэх тийм ойлголт, хүлээлт гэх тийм ямарваа нэг юмнаас хүлээлт гэж тийм үнд байхгүй. Түүнээсээ давтсан нөхцөл байдал, хүсэлгүй байдал гэж тэрийг хэлээд байгаа. Бас айцгүй байдал. Айцгүй байдал гэдэг нь болохоор бидний одоо ямарваа нэг үйлд өөрийгөө уяад үр дүнд нь хавсарчаараа түүний үр дүн яаж гарах вэ? Яах вэ гэдэг айдас бас нөгөө сэтгэл ирээдүйн цаг руу яг одоо цаг дээр биш ирээдүйн цаг дээр байх тохиолдолд айдсыг мэдрээд идэг. Тэгвэл тэрнээсээ ангижирсан айцгүй төлөв байдал. Мөн өөрчлөгдөшгүй тууштай байдал. Сэтгэх тууштай. Тэг шамгадан мэрэгэн ухаан үл уягдах байдал үйлдэл үгүй байх. Сайхан сэтгэл энэ хүний хамгийн гоё чанаруудыг л эерэг чанаруудыг л тоочоод байна л да. Ажуудлын зориг, төвчээр, найрсаг байдал, оюунлаг чанар, сэтгэл ханамж өөрийнхөө одоо байгаа байдалдаа амьдралдаа сэтгэл ханамж ийдэг зөөлөн байдал зөөлөн аядуу тааламжтай яриа тэгэхээр эдгээр энэ гоё чанарууд нь хүнд өөр аяндаа бий болж идэггүй гэж ямар үед аяндаа бий болдгоо гэсэн чинь нөгөө авах буюу татгалзах гэнэ. Тэр төлөвөөс татгалзсан ангиж ирсэн хүнд эдгээр чанарууд аяанд автоматар бий болдог. Тэгээ урсгал ус дадан барихад хаагддаг шиг сэтгэлийг гадны зүйлс рүү доошо уцхаас нь барьж тогтоох хэрэгтэй гинэ. Тэгэнгүүт багшийн сургаалд болохоор оюун санаа буюу сэтгэл байнгын ингээ үүмээс хамаа өнгөрсөн эсвэл ирээдүйд ингээл төөрөөл эсвэл гадны мэдэнхөө рүү ингээд татагдаад урсаад идэг гинэ. Яг усны урсгалны хөдөлгөөнтэй адилхан. Яг л урсж байгаа ус шиг. Тэгэхээр яг төлөөлүүлж хэлж ийм л да. Урсгал ус нь бол бидний сэтгэл буюу оюун санаа юм аа. Сэтгэл тогтмол гадны мэдрэхүй объектууд болох арга, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх гэд. Эдгээртэй холбоотой хүсэл тачаал сонирхол руу чиглээд урсаад байдаг юм. Сэтгэл маань. Тэгээд энэ ганаас гарсан үр дүн болохоор сэтгэл яг ингээ гадагшаага ингээд урсаад байх тусам өөрийн дотоод нөгөө төв жинхэнэ нөгөө төв өөрийн чинь одоо жинхэнэ амар амгалан гэдэг. Тэр нь алдагдчихдаг. Тэгэл энэ стресс, сэтгэл дундуур байдал тэгэл эцэст төсөөлгүй хүсэлт хүргээд идэг. Тэгээ нэг урсж байгаа усыг ингээд далан барьж тогтоох гэдэг нэг үг хэллэг гараад ирсэн ш. Тэгээ энэ бол нөгөө бидний хийгээд байгаа амьсгалын дасгал, бясалгал, крия гэдэг. Эдгээр нь бол ерөөсөө энэ даланг одоогийн гол хэрэгслүүд нь юм байна л да. Тэгэхээр энэ даланг ингээд бариад барихын ач тус нь дотоод тэнцвэр гэж тэр зүйл нь тохиодог. Урсгал ус даланд хаагдаад тогтворжих үедээ нуур мэд тогтож гүн рүүгээ нэвтэх боломжтой болдог. За энийг ингээд илүү ингээд тайлбарлаад хэлэх юм бол сэтгэл гадагшаа урсгаас зогсоогоод дотооддоо тогтоход бидний оюун санаа амар амгалан
тунгалаг болтгоо. Амар амгалан бол бидний жинхэнэ мөн чанар. Тэгээд бидний гүн ухамсар буюу ухамсарлахгүй гэх юм. Гүн ухамсар, бидний ухамсар нэмэгдэж өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг ойлгож эхэлдэг. Тэгэхээр хамгийн гол бидний санаж явах зүйл болохоор одоо далан барь зогсоход байгаа шүү дээ. Сэтгэл ингээд яг урсгал ус шиг ингээд урсаад ингээд гадна тийшээ урсаад байгаа тий. Тэгээ тэр үнийг ингээд барьж зогсохын одоо ач тусыг ерөнхийлж хэлэх гээд байна л т. Сэтгэлээ ингээд барьж тогтоох нь энэ их чухал юм байна. Гаднах ертөнцөөс өөрийгөө тусгаарлах тухай яриад байгаа биш юм байна. Харин сэтгэлийн эрчим хүчийг хий дэмий өрөхгүйгээр дотоод өөрийгөө танин мэдэх зорилгоор дотгошоо чиглүүлж байгаа, хоримтлуулж байгаа үйл явц юм гэж. Тэгээд сэтгэлээр нь тас цавч гинэ. Ингээ үргэлжлэл явж байна. Та цэвэр ариун байдалд хүрснээр яг одоо эндээ тэгш амгалан орш. Яг одоо. Сэтгэл дотроо бидний анхааруулж зүйл нь болохоор бүх нөхцөл байдалд зохимжтой гэж үзснээ хий үр дүнгийн талаар огт бодохгүйгээр болсон ч бай эсвэл түүнийг огт болоогүй мэтэр амьдр. Ийм л юм гэж. Ингээд л энэ л байна гэж. Энэ бол эзний мөн чанар. ертөнцийн дээд хүч эсвэл жинхэнэ бидний дотор оршин байгаа жинхэнэ биеийн мөн чанар. Тэгэхээр бид нар үйлийг үйлдэхдээ эс үйлдэхүүгээр үйлдэж амьдраа гэж хэлээд мэдлэг маань өндөрлөжээ.